За, сайн байцгаана уу? сайн байна уу? За, сайн байцгаана уу? Өнөөдөр бүгдээрээ иргэний боловсрол хичээл дээр бүгдээрээ нийт хичээл явуулах юм байна. Тэгэхээр та бүхэн багштай маш сайн идэвхтэй чөлөөтөө сайн оролцоороо заа яа. За, бүгдээрээ сууцгаач. За, өнөөдөр бид нар иргэний боловсрол хичээлийн маань зорилго болохоор бүгдийг анхаарал татаа. Зорилго нь Монголын уламжлалт тоглоом болох алаг мэлхийг өрөх наадганаас сурах юм аа. Алаг мэлхийг өрөх тоглоом сурах юм байна. За, энэ өнөөдрийн зорилго маань юм. Зорилт нь болохоор таны мэдгүй оюун ухаан бүтээл зүйл ажиллагааг хөгжүүлнэ. Алаг мэлхийг өрөх тоглох аргачлалаас сурна. Шагаан наадгаан төрлүүдээс нэрлэж сурах юм байна. За, тэгээд одоо өнөөдөр бүгдээ хичээлдээ идэвхтэй маш сайн оролцсон гэсэн учраас ерөөсөө хоорондоо хамаагүй ярьж болохгүй шүү заа. За, гэрээ даалгавар багш нь тоглоом тоотон дээр толгойн мөржүүртэн дээр гэдэг юу гэсэн бэ? Зөөр сургаал өгсөн тийм үү? Зөөр сургаал өгсөн. За, тэгвэл тэрийг хийсэн үү? За, утгыг ярилцсан уу? Ээж автаа ярилцсан. За, тэгвэл багаараа нэг ярьчаа, маш хурдан ярьчаад багштай босоод нэг хүүхэд хариулаад өчтөө утгыг. За, багаараа нэг ярилцаас хутлаараа өгсөн. Тоглоом тоотон дээр толгой мөржүүртэн дээр гэсэн чинь юу гэсэн үг юм бэ? За, хоньнээ. За. Боцсон гэсэн хараа өчтөр өгдөө. Боцсон гэсэн. Хутлаараа. За, хийхгүй. За, боцоо. За, хийхгүй. За, эндээс итгэл. За, биштэй хариулах өгдөө. Боцоо. За. Юу гэсэн үг? Тоглоом тоотон дээр. За, дараагийн за, тоглоом тоотон дээр. За, маш сайн байна. Тэгэхээр толгойн мөржүүртэн дээр гэдэг нь толгойдоо янтай байсан дээр. За, толгойдоо янтай байсан дээр гэж. За, бас нэг өөр за танахаас хий хариулах. За, тэгж. За. Бас тасаан таатан дээр бас юу итали хэлсэн чинь бас таатан. Тэгээд толгойн мөржүүртэн дээр бас адилхан. За, адилхан гэж. Танахаас юу хариулахгүй? За. Тоглоом тоотон дээр гэхээр тоглоом тоотой тоглоом гэдэг толгойн мөржүүртэн дээр толгойн тэмцэн. За, тэгвэл та нэг тоглоом тоотон дээр гэдэг нь маш сайн хариулсан. Толгой мөржүүртэн дээр гэдэг нь болохоор жоохон зөрүүлээд баг зэргийг зөрүүлээд ярьчлаа. За, толгой мөржүүртэн дээр гэдгийг дахиад би гэрийн даалгаварт өгье. Цаая өгдөө. Энийг та дахиад нээлттэй үдээд багш нь гэрийн даалгаварт өглөө шүү. За, тэгээд одоо багш нь багаар төгрөлтөө хамгийн сайн оролцсон баг эндээс одоо жишээлбэл эндээс танах болохоор энд туухай буюу морь баг. Туухай гэдэг нь юу гэсэн утгатай гэхээр аялга нэг нутгийн нэг аялга байгаа. За, морийг бас нэг тоглохдоо туухай гэж тоглодог байна. За, танах болохоор чир буюу ямаа баг. Чир гэдэг нь бас нутгийн яах нь нэг аялга байх нэ. За, танах юу гэж Бүх буюу хонь баг гэж танах мөн хонь багаар урамшуулдаа. За, танах болохоор тэмээ баг гэж байна. За, ачуу буюу тэмээ баг. Ачуу гэдэг нь болохоор тэмээг бас нэг нутгийн аялгаар ачуу гэдэг байна. За, тэгэхээр багаар дүгнэлтээ танах эндээс багш нь маш сайн байна. За, хэдэн шагаа урамшуулдаа аваараа гэхээр өөрсдөө шагаагаа энэ овгон дээр бүгдээрээ шагаагаа өрөөд тавина. Ойлгосноо? За, өргөч нэг хүүхэд байгаараа маш хурдан өөрийнхөө авсан оноо даруулаа урамшуулаа аваад явах шүү. За, явуулъя те. За, чимээг орон өгчөө. За, тэгээ одоо хөргөн зурж бүгдээрээ босоод багш нь энэ хараа энэ мохгон за сууж шиг наана сууж зэ. Энэ дээр суужаад энэ хараа багш нь баг болгонд энэ мохгон бичгийн аргаар энэ та нар юу шагаагаар ямар тоглоом тоглож чаддгийм бэ? Тэгээд маш хурдан ингэ тоглож өгч байна.
Алгын зүг одоо эндээс нэг их өнгөж ирсэн шин. За тэгээд одоо шагаан нислэх байж болно өөр юу байж болох вэ? За хутар өгдөө ашгуулах. За одоо цаг болсон хүмүүдээ. Цаг болсон. За нааша битсэн моркомчгийн араар битсэн зүүдэж авахгүй баш хурдан гараад ирдэ багш та. За гараад. Огон заяа. Болно. Гараад ирсэн. Одоо нэг баг яасан бэ? За дуусгаар хүмүүсээ цаг болсон шүү. Болцоо. Дуусгараа. Болж гэнэ үү? За танах тайлбарч өгвөл. Чаг. Мой түүх. Нэ. За шагаа шүүр чаг. Аха. Оо, сайн бай. За сууж танаа маш сайн учраас 5 шагаа уралдуулалтаа аваад хамгийн түрүүнд хийсэн. За танаа дараагийнх нь хэмээлээ. Чаг. Шагаа таацах. Зэр очоорой. Шагаа харах. За маш сайн. Хоёрт нь гарч ирсэн. Гэхдээ маш сайн олныг хэлсэн учраас мөн 5 шагаа. Урамшуултаа аваарай. За дараагийнх нь. Мөр уралдуулах, мөр харах. Шагаа шүүрэх. За маш сайн байна. Эдний баг 4 шагаа урамшуултаа аваарай. За танаа Мөр уралдуулах, алын мэлхий өрөх. Шагаа шүүрэх. Шагаа нислах. За эднийх хамгийн сүүлд хоцорч гарч ирсэн боловч бас олныг бичсэн учраас мөн 4 шагаа аваарай. За маш сайн байна. За бүгдээ нааш анхааралтай харж байна. Бүгдээ маш анхааралтай очлогоо нэг удаа харлаа. 1 2 3. За одоо ирээ. За энэ юуны зураг вэ? Монгол гэр ер нь та нарын бодлоор юм хаана ямар хэрэгтэй юм бэ? Нүүд Тоохот юм цогцолж барих амархан гэдэг юм. хин амьдгийг. Монгол хүмүүс эртнээс нааш нүүдэлчин монголчуудын амьдарч ирсэн орон сууц маань юу вэ? За тэгвэл энэ дотор юу вэ? Энэ бичиг. Энэ дотор энэ юу юм? За энэ хаалган дотор ер нь юу байгаа вэ гэж бодож байна. Бичиг. За та нар харсан юм байна тийм ээ. За багш нь уудан таалах гэж хэлсэн. Тэгсэн чинь та нар харсан байна. За тэгвэл нэгэд мэдчихэж байгаа учраас багш нь хаалгаа нээгээд ямар үг байгаа юм бэ? Та нар мэдэх юм уу? За тэгвэл бүгдээрээ энэ гэр та нар ийм ойлсоо явуулсан байна. За нэгэд чам уншаад өчтөө багштай надад уншаад чамаар уншаад багштай. Ахтаргүйд гарч байгаа юм шиг олон адуу Ураж байгаа юм шиг. Алтан дэлхийг санаж байгаа юм шиг. Аавын өмчийг хурааж байгаа юм шиг. Тэр юу вэ? Гэр үү? За өөр юу ах гэж бодчих. Өөр юу юм бэ? Шамай бол үгтэй.
тий. За тэгвэл энэ чигээр багш нь энэ хаалга багш нь нээлттэй орхиод энэний цаана байгаа олон даалгаврыг та нар хийж чадахын бол энэ онцгоны хариу яг нь гарч ирэх нэ. Тэгэхээр даалгавраа маш хурдан хийгээд явна шүү хүмүүстээ. За та нар эхний удаа онцгой уншчихсан учраас эхний даалгаврын шагаа. За одоо багш энэ дөрвөн зургийг багийн ахлагч нар гараад ирдэг багшаа. Багийн ахлагч нар гараад ирдэг. За багийн ахлагч нар энэ хараа энд нэг шагаан тоглоом гэсэн сэдвийн хэсгүүд байгаа. Энийг маш сайн багийнхандаа эхлээд уншиж өгөө заяа. Сонсож байгаа хүмүүстээ багийнхандаа маш сайн уншиж өгөөд эргээгээд дамжаад нөгөө багийнхандаа нэг хүн үгтэй цуг тайлбарлаад өгчих. Маш хурдан. За. Чаг уншаад өгөө хүмүүстээ. Төмөлгийн шагаа. Одоо энэ шагааг яг нь төмөлгөөр яасан. Цутгаад хийсэн. За багш та хоолой ярьцгаа. За агаар гэдэг шагаа болохоор тийм шагаа байна. Агаар гэдэг том гэдэг шагаанаас бүрийн шагаа гаргаад яаж. шагаа болохоор бүх энэ шагаа буюу ингэж хасан хон бүсэн шагаа. Бүх байна.
얘네색 누르있는 어떤 막 사고가
над зүг тавьчих. За энэ нэг за аваад шагаануугаа хийгээд байгаа. Аваад шагаануугаа хийгээд байгаа.
Багштай наашаа анхаарал татаад одоо бүгд наашаа 5 минут
шүүж явсан ч гэдэг өөрөө бодож байгаа юм шиг тохирч байгаа шээ. Хань тэгээд яг стоп хийх цагаар гэлээ. Өөртөө яг ямаа ийм надад хоёр том хэрмээ юмтай байна. За тэг харчаа. За багш нэг болж байгаа шүү 2 минут за. За 3 минут цаана. За хүүхдүүдээ шууд биччих багтнаа үү? Багтаж шүү дээ. Тэгээд доотлол нь таслаа бичиж болно шүү дээ. Яма.
их баярлалаа. Гэрийн даалгавар шагаа шүүрэх гэсэн тоглоомыг аав ээжээсээ асуугаад тоглож сураад ирнэ. За юу. Өөрсдөө энэ хичээлийг ойлгосон гэж бодож байна. Дараа сансаар ойлгосон ихтэй дээр шатэр өөцөг ойлгодог гэж ногоон дээр жоохон хаашаа яг ногоон дээр нэрээр ачаа. За. Тэгээд суучихлаа. За тийм. За хичээл идэвхтэй болсон та бүхэнд баярлалаа.